зөвхөн энэ сүүний салбарыг хөгжүүлснээр эрүүл мэндийн салбар маань бас одоо ачаал буурах ийм боломжуудыг бүрдүүлж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн санаачилсан энэ 36 дугаар тогтоол гарсан хүнсний хувьсгал хийх гэж байна. За энэ 36 дугаар тогтоол дээр нийтдээ 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоосоо шууд 100% хангах юм зорилгын хүрээнд ажиллаж байгаа. Тэгээ энэ 19 нэр төрөл дотроос онцолж бий бол одоо стратегийн үндсэн 4 төрлөө бас ярмаар байна. Тэгэхээр стратегийн 4 хүнс дотор одоо сүү, мах, ус, гурил гэсэн одоо үндсэн 4 бүтээгдэхүүн байна. Энэ 4 бүтээгдэхүүний хамгийн одоо голлох, тэргүүлэх хүнс нь бол сүсэн бүтээгдэхүүн. Монгол улс манд хөдөө аж ахуйн орон хэрнээ одоо яг энэ хүүхдэд өгсөй сүсэн бүтээгдэхүүнийхаа дөнгөж 50%-ийг энэ чүлтэй хайтаа хангаж байна. Тэгэхээр энийг хангаж одоо хэрэглээг нэмэгдүүлснээр зөвхөн энэ сүүний үйлдвэр, сүүний салбарын бас сайжрах гэдэг биш юм байна. Энэ малчин ард иргэдүүд амжиргаатай орлоготой байх тухай асуудал ярьж байгаа. Энэ Улаанбаатар хотын нягтралыг бууруулах, одоо тухайн сум дүүрэгтээ одоо тэр одоо орлогын их үүсвэртэй болох жижиг дунд бизнесүүд, фермерүүд, газар тариалангууд хөгжих асуудал ярьж байгаа. Цаашлаад энэ эрүүл мэндийн салбар маань бас өөрөө бас одоо зөвхөн энэ сүүний салбарыг хөгжүүлснээр эрүүл мэндийн салбар маань бас одоо ачаал буурах ийм боломжуудыг бүрдүүлж байгаа.